За өнөөдөр хичээл дээр CSS HTML-ийг хэрхэн хийх талаар суръя. За HTML за ямар ч вебсайт руу ороод view source гэж харах юм бол ер нь тухайн сайтн дээр яг одоо харагдж байгаа HTML-үүдийг бүгдийг харж болдог. За энийг бол мэдээж браузер уншаад рендер хийгээд бид нарт гоё үр дүнг харуулдаг байх нэ. За HTML-ийн бүх хэсэг дандаа head tag хэрэглэнэ. За head tag дээр бүх бүртгүүлэх хэсгүүд CSS, JavaScript хэсгүүдийг оруулж ирдэг байгаа. За оруулж ирсний дараа head tag дуусгаад body tag эхэлдэг. Body tag эхлэнгүүтээ body-нд яваад бүх харагдах хэсгүүдийг хэвлэдэг гэж ойлгож байна. Ерөнхийдөө head tag дээр харагдах янз бүрийн юм болох боловч body дотор хийх юм бол илүү үр дүнтэй зөв стандартын дагуу болж байна гэсэн үг л дээ. За body tag нь явж явлаа. Тэгээ мэдээж body-н дуусна. Энд дуслаа HTML нь хаглаа. Ингээд дуусна гэсэн. За HTML-ийг ойлгомжтой эхлдэг tag нь зүгээр эхлээд хаагдах tag нь юм // дуусна. Head body гэсэн хоёр хэсэг байгаа. Head нь бүхнөө хэрэгтэй файлуудад include гэж оруулж ирэх зорилготой. Тэгээ эргэс тэр JavaScript файл мал авах юм тэднийг ажиллуулах хэсэг энээр дууддаг гэсэн үг. За HTML-ийн үндсэн хэсгүүд нь энэ байна. HTML tag-ын дотроо юм класс болон ID гэсэн тусгай тийм юу атрибут гэж ярьдаг. Ийм нэмэлтүүд тайлбар янз бүрийн утгууд авч болдог. За энд бол жишээ нь ID гэж байна тийм. За ID нь болохоор тухайн юмыг яг тэмдэглэсэн тийм дугаар гэдээ ойлгочихвол машины дугаар гэж ойлгочихвол та ер нь бол. За тэгэнгүүт scroll up гэсэн нэг ганцхан машины дугаар байна гэсэн. Энэ хуудсанд болохоор scroll up гэсэн юм ганцхан удаа байх хэрэгтэй гэсэн ID. ID нь болохоор тухайн энэ элементийг, энэ div-ийг зөвхөн энэ цор ганц шүү гэдгийг ялгаж өгч байгаа гэсэн. Энэ хуудсан дээр хоёр байх юм бол алдаа болно гэсэн. За өөр нэг зүйл нь болохоор class гэсэн юм байна. Class гэж юм тий. За энэ болохоор машинаар ярих юм бол mark гэж ойлгож байна л да тий. За үгүй тийм. Toyota Crown гэдэг юм бол энэ машинаар бол энэ class нь Crown гэдэг загварыг хэлж байгаа гэсэн. Олон Crown гэж болдог тий. Crown болгон ижилхэн юутай аж болдог. За адилхан харагдах хэрэгтэй шүү дээ. За яг өнгө мөнгөд бүр наривчлал юм байж болно л да. За ийм хоёр үндсэн юм байна. ID, class. За энэ хоёроор нь дамжуулаад элементүүдийг хөвжүүлдэг байх нэ. Энэ нь болохоор хөвчлэн CSS, JavaScript-д тухайн элементийг бусдаас нь ялгаж. Одоо зөндөө олон div байгааз. Энэ div тэгэл энэ div-нүүд ингээл зөндөө олон div-нүүд байж. Аль div-ийг яаж харагдуулах юм мэдэхгүй байх юм бол энэ ID, энэ class-аар барьж хөвжүүлэх гэсэн. За ийм болохоор энэ ер нь div-нүүдийн хаягдалт гэж ойлгочих болох юм. За энэтэй холбоотой CSS-үүдийг CSS файлд ирвчнэ. За мэдээж энэ div чинь явж байгаад хаагддаг div нь энд ч юм уу те. Хаагддаг байх хэрэгтэй. За нарийн юмнууд гэж болно. Энэ form гэж байгаа. Энэ болохоор нэг search form input гэдэг ямар нэгэн байдлаар гараас өгдөл оруулах боломжтой нэг өгдөг шүү дээ. Button тавч юмч. Тэр юмнуудын form гэсэн тийм tag дотор бүгдээрээ хэрэглэгддэг. Энэ нь болохоор цаана яах юм бэ гэх юм бол request-ээр энэ submit энэ нэрээр нь s гэж энэ нэрээр нь утгын цаана ямар утга энэ дээр бичсэн цаана нөгөө талд нь page-ээр байраад авчдаг. Form байхгүй бол их боломж байхгүй. Form нь ер нь ямиг шидэхэд тусалдаг л тийм үйлдэлтэй HTML-ийн tag гэж ойлгочих. Div tag бол өөрөө шууд юм шидэж чадахгүй гэсэн. За яг энэ бол ерөөхдөө нарийн ойлголттой. Тэгээд програмчлалын тал руу явж байгаа. Тэгэхээр эднийг зүгээр яриа л явахад болох юм байна. За ерөөхдөө HTML бол иймэрхүү. Ер нь сүүлийн үед болохоор div tag-ийг ашигладаг болсон. Өмнө нь бол table гэдэг tag-ийг бол ашигладаг байсан. Одоо div tag-аар бол юуг гэдэг болсон. Сүүлийн үед бол HTML5 гэсэн технологи гарч ирж байгаа. За энэ дээр хайгаад үзүүлж HTML5. Энэ нь болохоор юу гэхээр зөвхөн div гэдэг нэршил нь болохоор жоохон бүдүүлэг гэдэг юм ойлгомжгүй байсан учраас илүү наривчлалтай болгож өгсөн.
таагуудаа нэртэй болгож өгсөн. За би энд хайхлал гарч ирэх нүг. За энэ нөхөр таваар. За хаач. HTML 5 нь бол ер нь HTML одоогийн стандарт HTML-тэй бол зохицож ажиллана. Гэхдээ жоохон нэмэлт хүн хараад ойлгоход бол энгийн амархан болсон л гэж ойлгох юм да. За одоо болохоор энэ сая ингэсэн шүү дээ. Ажиж байна. Ямар нэг элементийг барьж авах та. Div-г class юм ID гэсэн нэршлэр барьж авдаг гэсэн тий. Тэгэх юм бол энэ дээр болохоор өөрөө бүр цаана нэртэй учраас за ингээд Википедиас хардлаа л да. Ерөнхийдөө за доош явах юм бол нарийн юмуд байх шиг л байна л да. Жишээтэй юм алгуу да. За жишээ нь